За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ ярих гад бэлтгэсэн байгаа болсон явдал маань бас их хачирхалтай зүйл болсон. Яг л Солонгосын драм дээр гардаг шиг их тийм сонин үйлдэл болсон байгаа. Тэгээ би өөрөө энэ болсон явдлыг сонсоод орчуулад бичиж явах явцдаа нэг зүйлийг ойлгодог байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр энэ гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс дийлийнхэн сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүс байдаг. Бага насандаа ч юм уу өсвөр насандаа ямарваа нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөжсэн хайрыг авч үзээгүй ийм хүүхдүүд нас биеинд хүрээд энэ сэтгэл зүйн шархаа имжлэхгүй явсараад тэр нь хүндрээд ямарваа нэгэнтэй сэтгэл зүйн янз бүрийн урсгалууд байгаа шүү дээ. Одоо сайкопат, нарциссист юу гэмтдэггүй ингээ зөндөө ол урсгалууд байгаа. Тэдний аль нэг нь болж хувирж ороод тэр нь хүндэрж явсараад гэмт хэрэг болж гарч ирж байгаа байхгүй юу. За тэгвэл бүгдээрээ босон явдал руу орцгоё. (2010 оны 2 сарын 10-нд түргэн тусламжийн газар нэгэн дуудлага ирсэн. Байна уу? Танд юугаар туслах уу? Манай хүү газанд угаартчихлаа. Одоохондоо бие нь хүрээгүй байгаа учраас аль болох хурдан ирээч гуйж байна. Ээж хүү хоёр 5 давхар барилгын хамгийн дээд давхарт амьдардаг. Дээд давхарт нь гэр ахуйн зориулалт нүүрсэн зуух байсан гин. Харамсалтай нь хүүн тэрхүү нүүрсний утаанд угаартаад ухаан алдсан байжээ. Ээж нь яаралтай түргэн дуудаад гэрт хуримтлагдсан газыг гаргахын тулд салхи оруулж үүдэн хаалгаа онгойлголоо. 10 минутын дараа түргэн тусламжийн ажилчид гэрт нь ирээд залуугийн нүдний хүүхэн хараа хэрхэн хариу үзүүлж байгаа эсэх зүрхэн цохилж байна уу шалгаж үзсэн. Гэвч ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Хүүн нас барсан байлаа. За мөрдөн байцаагчид гэрт нь ирж шалгаж үзтэл зочны өрөөнд байсан гэр ахуйн зориултад нүүрсэн зуухны таг нь онгойчсон байсан. Хүүн 43 настай том биетэй ив ирүүл залуу байсан. 62 настай ээжийнхээ оронд газ гал төлөх ажлыг хариуцж хийдэг байжээ. 43 настай хүүгээс гадна 41 настай бас нэгэн хүүтэйгээ хамт амьдардаг байжгаад 2 жилийн өмнө баг хүүн хүнтэй суугаад тусдаа гарсан байжээ. Том хүүн ганц бие байсан учраас ээжтэйгээ хамт амьдардаг байсан гин. За хэрэг болсон өдөр ээж нь унтлагын өрөөндөө ороод хаалгаа хаагаад унтаж байсан. Гинт нүүрсний утааны үнэр гараад сандраад хүүгийнхээ өрөөнд очиж хаалгыг нь онгоолгоод түргэн дуудсан байгаа. Тэгвэл нүүрсний утааны үнэрийг аваад ээж нь сэрсэн байтал яагаад хүүн сэрээгүй амиа алдсан юм болоо? Ээж нь мэдүүлэгт хэлэхдээ Солонгост амьдарч байгаа монголчуудаа манай White Dream шүдний эмнэлэг 2 жилийн турш Солонгост байгаа монголчуудынхаа шүдний бүх асуудлыг шийдэж ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Солонгосоос гэлтгүү Америк, Австрали, Герман, Япон зэрэг орнуудаас монголчууд маань нэр шүдээ эмчлүүлсээр байна. Цэвэр 5 дахьтай орчин олон жилийн туршлагатай эмчнэр танд тохирсон эмчилгээг боломжийн үнийн дүнд тааруулан төлбөрөө хувааж төлөх нөхцлөөр үйлчлэгийг үзүүлж байна. Манайхаар үйлчлүүлсэн монголчууд маань сэтгэл хангалуун, инээмсэглээд гарцгаадаг. Виз хамаарахгүйгээр Солонгос хэл ойлгохгүйгээ санаа зовлтгүй хүссэн цагтаа ирж үйлчлэг авах боломжтой. Та бүхэн шүдээ битгий орхигдуулаарай. Шүд бол эрүүл мэндийн эхлэл шүү. Шүд эрүүл байвал хоолоо сайн боловсруулж идэнэ. Тэр хэмжээгээрээ таны ходоод бас эрүүл байна. Нүүр дүүрэн инээмсэглэн Та бусдаа ярихдаа өөртөө итгэлтэй болноо. White Dream Солонгос дахь монголчуудынхаа шүдний асуудлыг бид хариуцсан. удахгүй уулзцай. Хүү маань их архиудаг байсан. Тухайн өдөр ч гэсэн хүү маань 3 жил сүүж уусан байсан. Өдөржингөө архиугаад өрөөндөө тасарчсан хөвтөж байсан байх. За гэтэл шүүхийн шинжилгээний байгууллагаас залуугийн цусан дэх архины хэмжээг шалгаад үзтэл 0,10% бага гэж гарсан байгаа. 0,10% гэдэг нь хэр согтолттой байсан үгүй гэвэл Солонгост 0,02%-аас дээш хэмжээний архиусан байвал хуулийн хариуцлага тооцдог. 60 кг биеийн жинтэй хүн нэг хундах сүүж уулаа гэж бодъё. Энэ хүний архины хэмжээг нэг цагийн дараа шалгаад үзвэл 0,25% тай гардаг. Харин 2 хундаг уух юм бол 0,30%-аас дээш болж хуулийн хариуцлага үүрнэ гэсэн үг. Ээж нь цагдаад мэдүүлэг өгөхдөө хүүн 3 шил сүүж уусан гэж хэлсэн. Гэтэл шүүхийн шинжилгээний хариу өөр гарсан. Залуу амьсгал хураахаасаа өмнө архи огт уугаагүй байсан гэж үзэж болно. Шүүхийн шинжилгээнээс биедэн задлан шинжилгээ хийж нарийн шалгахаар болсон байгаа. Шалгаад үзтэл биеэс нь нойр суулгах бодис илэрч гарч ирсэн. За нойрны эмийг нас биед хүрсэн хүнд эмчийн зааврын дагуу өдөрт 5-аас 10 мг өгч болдог бол залуугийн биеэс 20 дахин илүү хэмжээний нойрны эмний тун илэрч гарч ирсэн. Задлан шинжилгээний хариугаар залуугийн амиа алдсан шалтгаан
тодорхой болсон. Их хэмжээний нойрны им ууж унтаад ямар нэг аюултай нөхцөл байдалд биеэ хамгаалах чадваргүй ухаангүй үедээ маш их хэмжээний нүүрсэн хийгээр амьсгалж нүүрс төрөгчийн дутуу эслийн хордлогоос болж нас барсан гэсэн хариу гарсан. Тэгвэл ээж нь цагдаад мэдүүлэг өгөхдөө яагаад хүүгээ 3 шил сүүж уусан гэж хэлсэн болоо. Зочны өрөөний ширээн дээр 3 шил сүүжүү байсан. Тэгээ би нөгөө чинь дахиад архиа уужхаад өрөөндөө ороод унтаад өгчтэй л гэж бодсон юм. За тэгвэл хүүн байнга нойрны им уудаг байсан юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Тийм ээ. Хүү маань нойрны им ойр ойрхон уудаг байсан. Гэхдээ эмнэлгээс авсан эсхийг нь мэдэхгүй байна. Байнга л нойрны им ууж байгаа харагдаж байсан. Санаа зовдөг байсан боловч нас бий төрсөн хүн 40 гарч яваа хүн болохоор өөрөө мэдээд ууж байгаа байлгүй дээ л гэж боддог байсан. Тэгвэл хүүт нь өөрөө их хэмжээний нойрны им уугаад нүүрс түлээд амиа хорлсон гэж та бодож байна уу? Юу яриад байгаа юм бэ? Миний хүү хизээш амиа орлохгүй. Аминдаа хайртай удаан амьдрна гэж ярьдаг байсан. Хизээш амиа орлохоор хүн биш. Ямар ч асуудалгүй өмнөх өдөр нь хүртэл PC тоглоом тоглоод зүв зүгээр л байсандаг. За тэгвэл бүгдээрээ хэрэг болсон өдөр лөө буцаад очие. Хэрэг болсон өдөр ээжийнх нь нойр хүрэхгүй шөнийн 3 цагийн үед босоод хүүгийнхээ өрөөнд ороод ээж нь савн орчоод ирье гэж хэлээд гараад явсан. Өглөөний 11 цаг 37 минутад ээж нь гэртээ буцаж орж ирсэн. Орж ирээд харсан хүүн өрөөндөө унтаж байсан. 10 минутын дараа 11 цаг 46 минутад ээж нь банк орох гээд дахиад гэрээсээ гарсан байгаа. Үүнээс 1 цагийн дараа 12 цаг 49 минутад гэртээ буцаж орж ирсэн. Гэртээ ороод ирсэн зуухны таг онгоочсон. Гэр нь нилээн утаатай байсан гин. Ээж нь зуухны тагийг хаагаад цонхоо онгоолгож агаар оруулсан. Ээж нь хүүгийнхээ өрөө рүү ороод хүүгээ сэрээгээд Хүүе чи одоо угаартаж өгөх чинь дутаа юу? Гэрээр чинь дүүрэн нүүрс утаа болчихсон байхад тоохгүй унтаж байдаг. Ямар аюултай хүүхдүү юм чинь. Тэр үед хүүн ямар ядаргаатай юм бэ гэсэн байдалтай амандаа бувтнаад сэрээгүй гин. Ээж нь хүүгээ архиугаад согтуу байна гэж бодоод жоохон үгэлж байгаад өрөөнөөс нь гараад явжээ. Ээж нь ч өөрийнхөө өрөө рүү ороод унтаж байтал яг адилхан асуудал үүсээд өрөөнөөсөө гарч ирээд түргэн тусламж дуудсан байгаа. Ээж нь зуухны тагийг тавьсан байхад хин зуухны тагийг дахиад онгойлгосон юм болоо. Мөрдөн байцаагчид нэг с ижигтэй зүйлийг олж илрүүлсэн. 2 жилийн өмнө гэрлээд тусдаа гарсан баг хүү амиа алдсан том хүү энэ 2 хүүгийн овг нь өөр байсан. Том хүү нь Чвэг их овогтой, баг хүү нь Пак гих овогтой. Ээж нь амиа алдсан том хүү Чвэг өргөж авсан байжээ. Чвэг баг насанд нь ээж аав нь хайж яваад асрамжийн газар өссөн байгаа. Хайрыг авч өсөөгүй Чвэ том болоод мафийн гишүүн болж зодоон зохион хийж яваад шоронгийн хаалгач татаж байжээ. Суllагдаж гараад 2002 онд нэгэн гольф тоглодог газар ээжтэйгээ танилцжээ. Санамсаргүй байдлаар танилцаад хоорондоо маш олон сэдвээр ярилцгаасан гин. Ээж нь шоронд хоригдож байгаа хоригдлуудад хандан сайн дурын ажил, буйны ажил хийдэг байжээ. Хүнд хэцүү цаг үеийг туулж өнгөрүүлсэн Чвэ залуугийн түүхийг сонсоод ээж нь төрүүлж Чвэ залууд сэтгэлээ нээжээ. Чвэ залууг зөв зам руу чиглүүлэх гэж маш их зүтгэж 2 жилийн дараа өөрийн нэрээр өргөж авчээ. Тухайн үед Чвэ залуу 37 той байсан. Харин ээж нь 56 настай байсан. Чвэ залууч өргөж авсан ээжтэй сэтгэлээ нээж ажилд нь тусалж машиныг нь барьж очих гэсэн газар нь хүргэж өгдөг. Тийхүү ээж нь 2 хүүдээ үлдээх хөрөнгөө хуваарлах талаар гэрээслэл бичиж эхэлсэн. Би нас барсан тохиолдолд эсвэл өөрийн хөрөнгийг удирдах боломжгүй болсон үед миний бүх хөрөнгийг хүү Пак У Хён болон том хүү Чвэ Дэ Ён нарт тэнцүү хуваан өвлүүлж өгөхөө энэхүү гэрээслэлдээ баттгаж байна. Ээж нь хүүхдүүдээ хүний өөрийн төрсөн үрчилж авсан гэж ялгалгүй өөрийнхөө хөрөнгөө яг тэнцүү хувааж өгнө гэдгээ гэрээслэлдээ бичиж үлдээсэн. Ээж нь их мөнгөтэй хүн байсан. 2002 оны үед 4 тэрбум воны үнэтэй тэнцэх хэмжээний барилгыг эзэмшдэг. Тэр барилгынхаа хамгийн дээд давхарт нь өөрийн том хүүтэйгээ хамт амьдардаг байсан юм байна. Сар болгон ээжийнх нь дансанд байрны түрээсгээд 15 сая вон орж ирдэг. 2002 оны үед 15 сая вон гэдэг одоогийн ханшаар 50 сая вон гэж ойлгож болно. Үүгээр зогсохгүй нийтдээ 11 гаруй гектар уудам газартай байсан гинэ. Түүнчлэн өөр дүүрэгт бас 2
орон сууцтай. Өргөж авсан хүн ээжийнхээ ажилд тусалдаг болсон гэж ярьж байсан. Тэр ажил нь байр түрээслэгчтэй уулзаж гэрээ хийж байрны сарын түрээсийг авах гэх мэт бүх ажлыг том хүү Чвэ хариуцаж хийдэг болжээ. Бага хүүгийн хариуцаж ажилдаг байсан караокены газрыг хүртэл том хүү Чвэ хариуцаж ажиллах болсон гин. Тэгвэл 100-ны тагийг авсан хүн нь Пак гэх төрсөн хүн байсан болов. Мөрдөн байцаагчид бага хүүг нь эхнэрийнх нь хамт шалгаж эхэлсэн. Тэгсэн бага хүүгийнх нь эхнэр имлгээс нойрны им 15 ширхэг авсан гэдэг нь баримтаар илэрч гарч ирсэн. Түүнчлэн гэрийн үдэнд суурлуулсан камерт хэрэг болсон өдөр дүүн эхнэртэйгээ гэрт нь ирсэн ч бичигдсэн байлаа. Гэхдээ цаг нь таарч тохироогүй. Хэрэг болоод том хүн өнгөрсний дараа дүүн эхнэртэйгээ ээжиндээ ирсэн дүрс байлаа. Тухайн өдөр ээжээс нөр хинч гэрээр нь орж гараагүй байсан. За мөрдөн байцаагчид ээжийг нь дахин байцааж эхэлсэн. Тэгсэн бирээсээ өмнө ээж нь имлгээс их хэмжээний нойрны им авсан гэдгийг байцаагчид олж илрүүлсэн. Бүр 72 ширхгийг худалдаж авсан байсан. Мөрдөн байцаагчид амиа алдсан том хүүгийн даатгалыг шалгаж үзсэн байгаа. Тэгсэн хэрэг болохоос 20 хоногийн өмнө 3 даатгалд бүртгүүлчихсэн байсан. Ямар нэгэн өвчин хор тавдрын даатгал биш. Зөвхөн амиа алдсан тохиолдолд олгодог 3 даатгалд бүртгүүлсэн байсан. Том хүүгээ өргөж авсан цагаас нэр дээр нь 9 даатгалд бүртгүүлчихсэн байсан. Хэрвээ том хүн амиа алдсан тохиолдолд ээж нь нэр дээрээ 630 сая вон даатгалын компаниас авах боломжтой. Түүнчлэн ээж нь үүрээр саун явах үед хүүн PC тоглож байсан гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл хүүгийнх нь тоглодог тоглоомд хүүгийнх нь ID-гаар тэр өдөр нэвтэрч ороогүй гэдэг нь ч тогтоогдсон байгаа. Цагдаад байцаагдахтаа ээж нь ч тэр бэрэн ч тэр нойрны им авсан шалтгаанаа тайлбарлахдаа би өөрөө уух гэж авсан юм гэж хэлсэн. Гэхдээ мөрдөн байцаагч ээж төрсөн хүү бэр 3-ын холбоосыг олж илрүүлсэн. Уцаар ярьсан дуудлага, мессеж, банкны карт, компьютер гээд бүгдийг нь нэг нэгэнгүү шалгаж үзсэн. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө бэрн эхлээд Кавондо хотод очиж имлгээс нойрны им худалдаж аваад хэдэн минутын дараа ээж рүүгээ залгасан. Ээж нь уцаа тавиад гэрийнхээ компьютероор бэрийнхээ авсан нойрны имийн нэрийг хайж үзсэн. Тэр үед хүнч бас утсан дээрээ тухайн нойрны имийг тэмдэглэж авсан гэдэг нь бүгд тогтоогдсон байгаа. За энэ юу ч биш. Иннээс гадна бас нэгэн нууц ил болсон. Ээж хүү хоёрын байрыг түрээсэлж амьдардаг байсан нэгэн залуу гэрийнх нь урдаас захиалгын бараа нь алга болоод байхаар хулгайчийг барьж авахын тулд камер байршуулсан байжээ. Тэгсэн тэр камерт ээжтэй тусалж явдаг том хүү хоёр тэврэлдээд үнсэлцээд нялуурч байхыг байр түрээслэгч хараад их гайхсан гин. Юу вэ? Энэ хоёр чинь ээж хүү хоёр гээд байгаагүй байлуу. Амраг хосын харилцаатай байсан юм бах та. Ямар сони юм бэ ч одоо. Мөрдөн байцаагчид амиа алдсан Чвэ залууг таньдаг хүн байна уу? Удаан хайсны эцэст хамгийн дотны найзыг нь олж уулзаад бүх үннийг мэдсэн. Анх нь ээж гих эмэгтэйд гольф тоглоомын газар 19 насаар дүү Чвэ залуу таалагдаад өөрөө очиж өдөөд танилцсан байгаа. Уулзах болгондоо бэлэг сэлд авч өгдөг. Хэрэгтэй зүйлийг нь худалдаж авч өгөөд Чвэ залуугийн сэтгэлийг татжээ. 2002 оноос Чвэ залууг гэртээ дагуулж ирээд хамт амьдарч эхэлсэн. За тэгвэл хосууд байсан юм бол гэрлэлтэд батлуулж болох байтал яагаад Чвэ залууг өргөж авсан юм болоо? Шалтгаан нь 19 насны зөрүүтэй залуутай нэг гэрт амьдарч байгааг гадны хүмүүс мэдчихвэл намайг буруугаар ойлгоно гэж бодсон байгаа. Өөрөө баян, хөрөнгө мөнгөтэй, буйны ажил их хийдэг, сайн хүн дүртэй байсан учраас хүмүүст муу хэлүүлэхгүй тулд ядуу зүдүү шоронгоос гараад удаагүй залууг өргөж авч тижээж байгаа дүрийг бүтээх гэж оролдсон байгаа. Тийхүү 2004 онд найз залуу, үгүй найз дүү Амраг Чвэг өөрийн хүүгээ болгож өгчилж авчээ. Гадна байгаа хүмүүст өнчин өссөн шоронгоос гарч ирсэн залууг өргөж авсан буянтай ээж шиг харагдаж харин гэр дотроо Амраг хосын харилцаатай амьдардаг байжээ. Тэгвэл яагаад заавал бичиг баримт бүрдүүлж нэр дээрээ шилжүүлж хүүгээ болгож авсан болоо? Зүгээр гадна байгаа хүмүүст яриад явж болно шүү дээ. Энэ манай хүү байгаамаа гэд яагаад заавал бичиг баримтаар баталж авсан бол? Шалтгаан нь ямар нэг зүйлийг өөрийн болгож авах эзэмших хүсэл нь дэндүү их байсан учраас заавал өөрийн нэр дээр авч өмчилж байгаа мэдрэмжтэй үлдэхийг хүсжээ. Тэгвэл энэ гэмт хэрэгтнийг нь тайлагдахгүй хэсэг байсан. Тэр тайлагдахгүй байсан хэсэг нь амиа алдсан Чвэ залуугийн найзаар нь дамжуулж ил болсон. Найз нь цагдаад мэдүүлэг өгөхдөө тэр надад ингэж хэлж байсан. Би гэртээ өөр эмэгтэйтэй унтаж байгаад ихчэд баригдсан.
Яа, надад ямар эвгүй байсан гэж үйлдэл дээрээ баригдсан. Ууг нь тэр өдөр хөдөө явна гэж байсан гинт ороод ирж байгаа юм да. Ёстой насны явсан хүмүүс гэж үнэхээр муу санаатай байд юм бэлээ. Орж ирээд харж байгаад инээгээд гараад явсан. Тэр оройноос хойш бид хоёрын харилцаа ер нь хэцүүхэн болсон дөө. Ер нь бол тэгэл өдөр болгон шахуу маргалдж байна. Зөвхөн нэг удаа биш, хамт амьдарч байх хугацаанд хид хідэн удаа ээжийнхээ, үгүй бишээ, эгчийнхээ араар тавьж байгаад баригдаж хосуудын хооронд харилцаа уламд ордож эхэлсэн байгаа. Тэгвэл яагаад тэр бумтан эмэгтэй нэг муу залуугаас салчхаж болоогүй баахан даатгалд бүртгүүлж байгаад алга гэж бодсон юм болоо. Энэ эмэгтэй маш их шуналтай нарийн байсан гэдг нь тодорхой харагдаж байна. Хідэн тэр бум вооны хөрөнгөтэй байж гэртээ газ пойло тавиулахгүй түлдэг нүүрсээр гэрээ халаадаг байснаас харахад л ойлгомжтой. Түүнчлэн чвэ залууд маш их хэмжээний мөнгө зарцуулсан байх. Гэтэл нөгөөх нь ар хойгуур нь тавиад өөр залуу эмэгтэйчүүдтэй уулзаад яваад байхаар зүгээр салж чадахгүй үрсэн бүх мөнгөө буцааж авахын тулд баахан даатгалд бүртгүүлж байгаад амийг нь хөнөөсөн байгаа. За мөрдөн байцаагчид ээжийг нь төрсөн хүүг нь их нэртэй нь хүн бүлэглэн алсан хэрэгээр баривчилж шалгаж эхэлсэн. Энэ бүгдийг бэрн илчилж бүх үннийг хэлсэн. Чвэ залууг алахын тулд 3 сарын өмнөөс төлөвлөгөө гаргасан байгаа. За тэгвэл бүгдээрээ хэрэг болсон өдөр лөө буцаад очие. Хэрэг болсон өдөр шөнийн 3 цагийн үед чвэ залуугийн дуртай цайнд 80 ширхэг нойрны им хийж хутгсан. Аман цангачсан байсан чвэ залуу босч ирээд юугаач мэдэхгүй бүгдийг нь нэг амьсгаагаар ууж орхисон. Нам унтсныг нь 2 нүдэрээ харж аваад зуухны тагийг онгойлгоод гэрээсээ гарч явсан. Хэрэг болсон өдөр банк орчход 1 цагт гэртээ буцаж ирсэн гэж мэдүүлэг өгсөн. Тэр үед чвэ залуу угаартаад үхчихсэн байсан. Гэтэл эмэгтэй юмыг яаж мэдхүү амьд гарч магадгүйгээд 100 дахь унтарсан нүүрсийг гаргаж гэрийнхаа үүдэнд тавиад шин нүүрсийг дахин сольж тавиад асаагаад 100-ны тагийг нь онгойлгож орхисон байгаа. Гэмт хэргийг үйлдсэн эмэгтэй 20 жилийн хорих ял авсан. Харин хүүн 1 жил 2 сарын хорих ял авч бэрн тэнсэнтэй гарсан байгаа. За тэгэхээр энэ хүү болсон явдал яг л нөгөө Солонгосын драмд гардаг шиг юм болсон байгаа шүү дээ. Энэ Солонгосын драмыг үзчихэл пүү хэдэр ч одоо яаж ийм драм те яаж ийм зохиол сэтгэж бичдэг байна гэж бодоод байдаг. Яг энэ бодит амьдрал дээр бол Солонгост бол иймэрхүү бүр сонин хүн гайхахаар хүүхч одоо ямар сонин юм бэ гэхээр ийм болсон явдууд зөндөө болдог байхгүй юу. Хит их насны зөрүүтэй хосууд байдаг шүү дээ. За 12 бол яг хөө те 12 15 за 16 за 16 хүртэл бас яг хөө те бүр нэг 20 21 22 23 24 25 бүр 30 за 20-с 30 те нэг иймэрхүү насны зөрөөтөө хосуудыг хараад та бүхэн ер нь яг юу гэж боддог вэ? Би болохоор яг иймэрхүү хосуудыг хараад юу гэж боддог вэ гэхлээр энэ яг үнэхээр бие биендээ татагдаад дурлаад хайр сэтгэлтэй болоод энэ хүмүүс үерхэд хамт амьдраад гэрлээд амьдрах магадлал тун бага байдаг болов уу гэж боддог байгаа байхгүй бүр тун бага 100 ийм хосх байлаа гэхэд нэг ганц хоёр нь л үнэхээр тэр хүн татагдаад дурлаад хайрлаад тоохгүй хамт амьдрах шийдвэрийг гаргасан байж магадгүй. Түүнээс бол дийлэнх тохиолдолд ямарваа нэгэн болцлыг хардаг болов гэж би зүгээр хувьдаа боддог байхгүй юу. Түүнээс бол 20 25 насны зөрөө гэдэг ч те бүр маш их насны зөрөө шүү дээ. Тэгээ ямарваа нэгэн болцолтой уулзаж учирж байгаа учраас жинхэнэ хайр сэтгэл байх боломжгүй шүү дээ. Тэр эмэгтэйтэй хүчээр уулзж байгаа учраас ар хойгуур нь тавиад ингээд өөр залуу эмэгтэйчүүдийг хайгаад явж байгаад баригдаа тэгээд ийм том асуудал үүсэж байгаа байхгүй юу. Энэ эмэгтэй 2002 онд гэхэд бүр Солонгосын тэр бумтай эмэгтэй байсан байхгүй бүр коммулж юу барилга байшингийн эзэн байсан. Тэгээ 2 байртай газартай тий. Тэгэд ийм их хөрөнгө мөнгөтэй хүн нэг 600 сая вооны төлөө энэ хүнийг алъя гэж шийдвэрийг 3 сарын турш төлөвлөсөн байгаа байхгүй юу. Энэ нэг жоохон зүйл энэ их зүйлээс нь илүү чухал харагдаж шээ. Тэгэхээр яг ямар амьдралаар амьдарч ирсэн хүн бэ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа байхгүй юу. Ийм жоохон орон зайч гэсэн би алдахсгүй. Энийг ч гэсэн би заавал өөрийнхөөгөө болгож аавна. Тийм болохоор энэ нэмэгтэй даатгал төлөвлөгөө, хор, угаар энэ бүгд санамсаргүй биш байсан байгаа байхгүй юу. Бүгдийг нь тооцоолоод төлөвлөж жагаад үйлдэл хийж хэрэгжүүлсэн. За тэгэхээр бүгдээрээ энэ болсон явдлаас юу сурах вэ? Хайр гэдэг хяналт биш, хайр гэдэг өмчлөл биш, хайр гэдэг айдас дээр тогтдоггүй. Хэрвээ чи надаас өөр хинтээж байж болохгүй, би чамд итгэлээ өгсөн, чи минийх, чи ингэсэн, чи тэгсэн гэж таныг дарамтлал, боомлол, таныг өөрөөр чинь байлгахгүй байгаа бол тэр хайр биш шүү. Аль болох хурдан аль болох хурдан явах хэрэгтэй шүү. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж ярьдаг. Та хэрвээ өөрийнхөө сэтгэлийг ойлгож чадахгүй бол бусдын сэтгэлийг ойлгох
боломжгүй шүү. Өнөөдрийн босон явдал дугаартаа хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Толбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.